Эс зориг иш отгон бэлэг нарын үхлийг захиалагч нь нэг хүн. Төр нийгмийн зүтгэлтэн эс зоригийг хөнөөсөн гэрэгтэй улсын баатар Батүл гэрч сэжигдэнч биш яллагдагчаар татагдана гэдэг зүгээр ч хэрэг биш. Монгол улсын хууль гэнэлтийн байгууллага нэртэй улс төрч ардчлан намын томоохон лидерийг яллагдагчаар татаж улс төрийн шоу хийнэ гэж байхгүй. Үүнээс гадна эс зоригийн амнасыг хөнөөсөн гэрэгтэй Батүлээс гадна иш отгон бэлгийн малчин тоогооч хоёр яллагдагчаар татагдсан. Шууд утгаар наваад үзүүлээ Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал иш отгон бэлэг эс зоригийг малчин тоогооч хоёроо алуулж. Гэхдээ тэр захиалагч биш байж. Тийм учраас иш отгон бэлэг өөрөө жинхэнэ захиалагч гэсэндээ алуулсан байна гэсэн даамаглууд юм. Тэгээд чи нэслэг дэргийн сүрлийг санаата захиалагд аллах гэж үзэх хүмүүс бий. Алдартай иш отгон бэлэг эс зоригийг хөнөөлөх захиалга өгсөн албан тушаалтан хэмбэ. Тун өндөр албан тушаалтан байж таарах. 1997 онд иш отгон бэлэг Эрдэнэ төлөвлөрийн өмч хөрөнгө шамжигдуулсан хэрэгт холбогдсон 100-ны дүүрчнаар дуудуулан шалгагдсан байдаг. Түүнийг эм алтан гуйг Ч Гамбат гэдэг хоёр хүн өмгөөлж байна. Нэг жилийн дараа гэхэд олонний танил биш өмгөөлөгч алтан гуйгийг Монгол улсын ерөнхий прокурор Ч Гамбатыг ерөнхий шүүгчээр томилжээ. Өмгөөлөгч нар ийм өндөр албан тушаал томилж байсан түүх хууль гэнэлтийн байгууллагад үгүй. Ерөнхийлөгч энэ баг манд энэ хоёр нөхрийг томилсон байж таардаг. Ийм гаргалгаа таамаг байж бодогч Батүл ямар сэжмээр холбогдоод байна. Яагаад ардчлсан намын томчууд нэгэх сандрахгүй байна вэ? 1998 оны 10 дугаар сарын 2-ны 21 цаг гинтэтгэлүүд эс зоригийн гэрт дайран урсан байдаг. Гэрт Батүл эртний найз 40,000-ын цуудаа бүсгүйчүүдийн нэг булгантай амаргалж байсан байж таарах уу. Малгайгаа орны цаагуур унаач хаад шүү. Гинтэтгэлүүд Батүл булган нарыг хүлж орхиод эс зоригийг хүлээсэн байж таарах. Улсын баатар маань хувцаа яаран сандран өмсөөд гарахдаа малгайгаа авах болцоож олдоогүй байж таарна. Өглөө болгон эс зоригийн хэргийг илрээсэ гэж залбирдаг ардчлан намын лидерүүд Батүл хэрэг нуун дарагдуулсан гэдгээр ялаавна гэдгийг мэднэ. Түүнээс биш булгантай секс хийж байсан гэдгээр нь ялавахгүй нь тодорхой. Монгол Ардын намын нэр бүхий эрхмээс иш отгон бэлэгт эс зоригийн үхлийг захиалсан учраас ардчлан намынхын хөвөрдөн эцсийн зэгийг тавих гэж байна. Хууль гэнэлтийн байгууллагын зүгээс эс зоригийн хэрэг шуударлаа гэд байгааг хэвлэлээр гарсан мэдээлүүдээс анализ хийхэд ийм байна шүү.